Hi guys, хар самбаруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол та нар миний өмнө ярьсан цус ойртолтын хэргийг санаж байгаах. Тэр хэрэг бол хажууд нь юу ч биш. Өнөөдрийн энэ дугаар бол зүгээр л аим шиг. 2012 онд Австралийн нэгэн жижиг тосгоны сургууль дээр бяцхан охин найзуудтайгаа тоглож байгаад санаандгүй мэднийг зүйлийг хэлждэг. Тэр 12 настай их чинь жирэмсэн болсон бөгөөд хүүхдийн аав нь ах нарынх нь хэн болохыг мэдэхгүй гэж ярьдаг. Энэ яриа удалгүй багш нарын сонорт хүрч дараа нь ирэх баригчдад мэдэгдсэн. Ингээд мөрдөн шалгалт эхэлдэг. Гэхдээ цагдаа нарын олж илрүүлэх гэж байсан зүйл нь ах эгч хоёрын хооронд болсон ганц тохиолдлын хүчирхийлэл байгаагүй. Тэд бол Австралийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн цус ойртолтын хэрэгүүдийн нэгтээ нүүрт болсон. Нэг гэр бүл бараг 40 гишүүн 5 үеэр үргэлжилсэн цус ойртолт. Энэ бол зөвхөн нэг хүний хэрэг биш, бүхэл бүтэн гэр бүлийн харанхуй төв. Хэрвээ та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. (2012) онд Австрали улсын New South Wales-ийн Borowa хотын ойролцоох аслагдсан бүсэд нэгэн том гэр бүл бусдаас бүрэн тусгаарлагдсан байдлаар амьдарч исэн. За өнөөдөр олон нийт бол тэднийг Cult Family гэж мэддэг ч энэ нь бол тэдний жинхэнэ овог байгаагүй. Орон нутгийнхны хувьд энэ гэр бүл үргэлж нууцлаг, хүндий, бусадтай харилцагаас зайлсхийдэг хүмүүс шиг санагддаг байсан. Тэдний эзэмшлийн газар руу гадны хүн нэвтрэх нь бол тун ховор. Тэнд ойролцоогоор 40 хүн амьдардаг гэдгийг бол хөршүүдийн ихэнх нь мэддэггүй байсан. Зарим насанд хүрэгчид бол хаяа нэг ажил хийхээр гадуур гардаг байсан ч гэсэн гэр бүлийн дийлэнх нь нийгмээс тасарсан юм шиг амьдардаг. Хүүхдүүдийг бол гадны хүмүүстэй харилцахыг бараг зөвшөөрдөггүй байсан. Бүр анхандаа бол сургуульд ч явуулдаггүй байсан. Гэхдээ төрөөс хүүхдүүдийнхаа нэр дээр тэтгэмж олгож байсантай холбоотойгоор хүүхэд хамгааллын байгууллага шалгалт хийхэд тэд сургуульд хамрагдгүй нь илэрдэг. За үүний дараа эрх баригчид бол зарим хүүхдийг заавал сургуульд явуулах шаардлага тавьдаг. Энэ шийдвэр удалгүй энэ гэр бүлийн олон жилийн турш нуугдаж ирсэн аимшигт үннүүдийг ил болгох эхлэл болдог. Хүүхдүүд албан ёсоор сургууль бүртгэлтэй байсан ч гэсэн тогтмол хичээлдээ суудаггүй байсан. Ховорхон эрэхтэй ихэвчлэн бохир хувцастай, ариун цэврийн шаардлага маш муу, эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүй нь илт харагддаг байсан. За үеийнхнээсээ мөн оюуны хөгжлөөр ч гэсэн мэдэгдэхүйц хоцрогдолтой байсан. Энэ бүхэн багш нарын анхаарлыг татаж гэр бүлийн талаар ноцтой эргэлзээ төрүүлэхэд хүргэдэг. Тэдний нөхцөл байдлын талаар хид хідэн холбогдох байгууллагуудад мэдээсэн ч гэсэн тухайн үед бол хэн нэгэн ямар нэгэн дөрвтэй арга хэмжээ төдийлөн аваагүй. 2010-аас 2012 оны хооронд энэ гэр бүлийн талаар нийт 7 удаагийн нэрээ нууцлсан мэдээлэл эрх баригчдад ирсэн. Мэдээлэл бүр хүүхдүүд ноцтой эрсдэлтэй орчинд амьдарч байж болзошгүйг анхааруулж байсан ч гэсэн бодиттой үр дүн авчираагүй. Харин нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөв. Гэр бүлийн бага насны охидын нэг нь сургуулийн тоглоомын талбай дээр найзуудтайгаа тоглож байхдаа санаандгүйгээр манай эгч жирэмсэн болцсон. Гэтэ манай ах нараас яг хин нь аав болохыг мэдгүйгээ хэлцдэг. Үүнийг сонссон хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчд хүртэл цочирддаг. Хамгийн төгшөөртэй нь бол энэ үгийг хэлсэн хүүхэд бага ангийн сурагч байсан бөгөөд өөрийн ярьж байгаа зүйл ямар ноцтой утгатай болохыг огтхонч ойлгоогүй юм шиг харагддаг. Харин түүний ярьж байсан эгч бол тухайн үед дөнгөж 12 настай байсан. Хэрэв хүүхдийн хэлсэн зүйл үнэн бол насанд хүрээгүй охины эсрэг удаан хугацаанд үргэлжилсэн бэлгийн хүчирхийлэл явагдаж байгааг илтгэх ноцтой тохио байсан. За аз болж энэ яриаг өөр нэг хүүхэд сонсоод насанд хүрсэн хүнд дамжуулж хэлдэг. Улмаар мэдээлэл орон нутгийн эрх баригчдад хүрч цагдаа болон хүүхэд хамгааллын байгууллагын Cult Family-гийн талаар нухацтай шалгаж эхэлсэн. Удалгүй тэд фарм дээрийн шалгалт хийж албан ёсны мөрдөн шалгалтыг эхлүүлдэг. Олон нийтэд ил болсон баримтуудад бол гэр бүлийн үндэслэгчдийг Тэм болон Жүүн Колт гэсэн нууц нэрээр тэмдэглэсэн байдаг. Мөрдөн шалгалтын явцад Жүүнийн эцэг эх нь төрсөн ах эгч хоёр байсан тогтоогдож, энэ гэр бүлийн олон үе дамжсан цус ойртолтын түүх тэндээс эхэлдэг гэж үздэг.
Тийм болон Junior 7 хүүхэдтэй. За тэднийг бол баримт бичгүүдэд Rhonda, Betty, Cher, Frank, Charlie, Paula болон Martha гэсэн нэрээр танилцуулдаг. Хожим нь гэр бүлээрээ Нью Зеландаас Австрали руу нүүж эхэндээ бол Victoria мужид суурьсан ч гэсэн тэд бол хизээч нэг газараа удаан байдаггүй байсан. Улс даяараа байнгын нүүдэлж гадны хүмүүсээс аль болох зайгаа барьж амьдардаг байсан. Хүүхдүүд нь өсөж томрох үед тийм гэр бүлийн хөгжмийн хамтлаг байгуулдаг. Тэр Charla, Martha болон өөр нэг охинтойгоо хамт гитар, мандолин тоглож, дуу дуулан Австрали даяараа тоглолт хийдэг байсан. За тэдний хамтлаг тодорхой хэмжээний нэр хүндтэй болж бүр цомог хүртэл гаргадаг. Гэхдээ тайзны гэрэл унтармагц огт өөр ертөнц эхэлдэг байсан. Гэр бүлийн хүрээнд олон жилийн турш хинж төсөөлөхөргүй зүйл өрнөж байсан тийм өөрийн хүүхдүүдийг бага наснаас нь эхэлж гажууд үзэл санаагаар хүмүүжүүлсэн. Тэрээр гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны хил хязгаарыг өвгөө хийж ах トゥ болон эцэг эхтэйгээ бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл мэт ойлголтыг хүүхдүүдийн толгойд суулгадаг. Тийм өөрийн охтыг дөнгөж 12 настай байгаас нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлж эхэлсэн. Хамгийн том ахин Ронда 5 хүүхэдтэй болсон бөгөөд тэдний дөрвийнх нь эцэг нь өөрийн төрсэн эцэг Тим. Хамгийн бага охин Марта 6 хүүхэдтэй. Ихэнх хүүхдийн эцэг нь түүний төрсэн ах Чарли байсан ч заримынх нь эцэг Тим байж болцсошгүй гэж үздэг. Харин Бэри бол Тимийн хамгийн хайртай охин, хожим гэр бүлийн удирдагч болдог. Бэри бол нийт 13 хүүхэдтэй болсон. Тэдний ихэнхийн эцэг нь мөн Тим байсан гэж үздэг. За Марта болон Чарли хоёр. Энэ хоёр бол яг эхнэр нөхөр хоёр шиг хамт амьдарч нэг оронд унтдаг болсон ч гэсэн энэ гэр бүлд бол бараг ямар ч хил хязгаар дүрм журм гэж юу ч байгаагүй. Хүүхдүүд маш бага наснаасаа эхлээд насанд хүрэхчид болон бусад хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан ийм зүйл бол гэр бүлийн дотор хэвийн үзэгдэл юм шиг л үргэлжилдэг байсан. Бэригийн охин Патрагийн хэлснээр түүний авга ах Чарли бага байхаас нь хүчирхийлж эхэлсэн. Энэ хүчирхийлэл олон жилийн турш тасралтгүй үргэлжилдэг. За ийм төрлийн хүчирхийлэл бол зөвхөн нэг хүнд тохиолдсон хэрэг биш. Гэр бүлийн бараг бүх хүнд ижил зүйл давтагддаг байсан. Одоо биднэрт л хүчирхийлж санагдаж байгаа болохоос биш энэ гэр бүлд өссөн хүмүүсийн хувьд бол зүгээр л өдөр тутмын амьдралын нэг хэсэг шиг л тэр үедээ мэдэрч байсан. Охтууд жирэмсэн болсон тохиолдолд бол эмчэд үзүүлэхийг зөвшөөрдөггүй, харин эмнэлэгт дөрхөөс өөр аргагүй нөхцөл үүсвэл хүүхдийн жинхэнэ эцгийн талаар худлаа мэдээлэл өгдөг байсан. Тэдний байнга нүүдэлдэг байсан шалтгаануудын нэг нь ч гэсэн энэ. Орон нутгийн хүмүүс сэжиглэж эхлэх эсвэл асуулт тавьж эхэлмэгц шууд өөр газар руу нүүждэг. Гаднаас нь харахад бол тэд Австрали даяар аялж тайзан дээр тоглолт хийж хайрын дуу дуулдаг жирийн нэг гэр бүлийн хөгжмийн хамтлаг мэт харагддаг. Гэхдээ бодит байдал дээр тэд Тимийн хатуу хяналтдоор оршин тогтнодог, цус ойртолт болон хүчирхийлэлд суурилсан хаалттай бүлэглэлийн дотор амьдарч исэн. Жүүн нас барсны дараа бүх гэр бүл Австралийн баруун бүс нутагт байрлах аслагдсан хот руу нүүдэг. Тэр үед гэр бүлийн гишүүдийн тоо эрс нэмэгдсэн байсан болохоор хөрш айлгүй бусдаас бүрэн тусгаарлагдсан газар амьдрах нь тэдэнд тохиромжтой болдог. Ингэснээрээ гадны хяналт бараг байхгүй болж цус ойртолт хүчирхийлэл айдас дээр тогтсон энэ мөчлөг олон жилийн турш үргэлжилсээр л байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Бэри гэр бүлийн дотор улам их нөлөөтэй болж эцэст нь Тимийн залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Тим нас барсны дараа гэр бүлийн удирдлага түүний гарт шилждэг. Удалгүй гэр бүлийнхэн New South Wales мужийн Барава хотын ойролцоо томоохон газар худалдаж авдаг. Өсөн нэмэгдэж байгаа олон гишүүнтэй гэр бүлд хангалттай том мөн бусдаас бүрэн тусгаарлагдсан энэ газар тэдний хувьд хамгийн тохиромжтой сонголт болдог. Гэхдээ тийм нас барснаар бол энэ бүх зүйл ерөөсөө дуусаагүй. Хүчирхийлэл, цус ойрдолт түүнийг дагаад алга болоогүй. Харин ч түүний хүүхдүүд олон үеэр үргэлжилсэн энэ тогтолцоог цааш нь үргэлжлүүлдэг. Гэр бүлийн насанд хүрэхчид хүүхдүүдтэй ах эгч дүүтэйгээ бэлгийн харилцаанд орох нь хэвийн төдийгүй зайлшгүй зүйл мэт ойлголтыг багаас нь суулгаж өгдөг. Үүний үр дагавар бол дараагийн үе дээр улам тодорхой харагдаж эхэлдэг. Олон үе дамжсан цус ойртолтын улмаас хамгийн залуу үеийн хүүхдүүдийн дунд оюуны хөгжлийн хоцрогдол түгээмэл зарим нь бүр ойлгомжтойч ярьж чаддаггүй байсан. Ийм эмзэг байдал нь тэднийг гэр бүлийн ахмад гишүүдийн нөлөөнд амархан автуулж, удирдуулж, хуурч мэхлэгдэх нөхцөлд оруулдаг байсан.
Тиймээс хүүхдүүдэд бол ахтайгаа бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл. Мөн ээж нь өөрийн эцэг, ах тэр байтугай өөрийн хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд ордог нь буруу биш гэсэн ойлголтыг бага наснаас нь суулгадаг. За мэдээж гадны хүний хувьд бидний хувьд бол энэ бүхэн төсөөлхийн аргагүй мэд санагдах боловч гэр бүлийн дотор өссөн хүүхдүүдийн хувьд бол энэ нь энгийн амьдралынх нь зүгээр л нэг хэсэг нь. За яг энэ шалтгаанаар олон хүн бол энэ гэр бүлийг жинхэнэ утгаараа шашны бус ч гэсэн cult буюу хаалттай бүлэглэл гэж үздэг. Энд бол насны хязгаар байхгүй, цусан төрлийн холбооны хязгаар бол бүр юу ч байхгүй. Ийм орчинд өссөн хүүхдүүд багаасаа юуг зөв, юуг буруу гэдгийг ялгаж сурах боломжгүй. Бэлгийн хүчирхийлэгчдэр хүрээлүүлсэн гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан орчинд амьдарч байсан. Хамгийн аимшигтай нь энэ бүхэн бол хэдэн 10 жилийн турш үргэлжилсэн явдал. Хэрвээ тэр өдөр тоглоомын талбай дээр нэгэн бяцхан охин үннийг санамсаргүй дэлгээгүй бол хүчирхийлэл, цус ойртол, тарих угаалт дээр тогтсон энэ тогтолцоо өнөөдөрт гисэн үргэлжиж байх магадлалтай байсан. За ингээд хэдүүлээ 12 оны 7 сар руу буцъя. Цагдаа болон хүүхэд хамгааллын ажилтнууд Cult Family-гийн фарм дээр очиход бол тэд харсан зүйлд ерөөсөө бэлэн байгаагүй. Эхэндээ тэдний анзаарсан зүйл бол хүмүүсийн амьдарч байсан аимшигтай нөхцөл байдал. Газрын хэмжээ нэлээд том байсан. Тэнд 2 аялын чиргүүл буюу RV, нэг жижиг агуулга, мөн дотроо майхан байрлуулсан том агуулга байсан. Майхан дотор бол жижиг орнууд зассан байсан. Гэхдээ бүх зүйл маш бохир заваан. 2 RV-гийн бараг бүх гадаргуу дээр шороо, аюултай хог хаягдлууд, шалан дээр шавар, тамхины иш, хог новш хөглөрч байсан. Бүр хүүхдийн нэг орон дээр жинхэнэ кенгуру хүртэл унтаж байхыг олсон. Галтгооны жижиг хэсэг нь ч гэсэн мөн адил бохир. Хоол хийдэг гадаргуу дээр шороонууд тогтсон. RV-ийн зарим цонх нь хаагарцсан, ил гарсан цахилгааны утаснууд энд тэндгүү. За тэнд бол ус дамжуул хоолой байхгүй, ариун цэврийн өрөө байхгүй, ван шүршүр юу ч байхгүй. Хүүхдүүд бол бүгдээрээ маш бохир, бүгд ой мод руу орж бие засдаг байсан. Ариун цэврийн цаасч байдаггүй. Ийм бохир заваан. Нэг өрөөнд баг зэрэг устаа жижиг түмпэн байсан ч хүмүүс гараа угаахтаа тэрийг ашигладаг байсан. Ус шүршүр байхгүй учраас тэд хэвийн байдлаар усанд орох ямар ч боломжгүй байсан. Хүүхэд хамгааллын ажилтнуудын хэлснээр бол шээс өтгөний үнэр бол бараг тэсвэрлэхийн аргагүй байсан гэдэг. Ирэх баригчид энэ хүмүүс бол олон жилийн турш хүн амьдрахын аргагүй нөхцөлд байсан нь шууд ойлгогддог. Тиймээс тэр өдөр насанд хүрээгүй хүүхдүүдийг фармаас гаргаж мөрдөн шалгалт үргэлжлэх хугацаанд асрамжийн гэр бүлүүдэд байрлуулах шийдвэрийг гаргасан. Тэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийг л авч явах боломжтой байсан болохоор нийт 12 хүүхдийг фармаас гаргадаг. Тэд 5-аас 15 насны хүүхдүүд байсан бөгөөд бие махбод, сэтгэл зүйн хувьд мэдээж туйлын хүнд байдалтай байсан. Бараг бүгд хүнд мөөгөнцрийн халдвартай, шүдний маш ноцтой асуудалтай, уншиж бичиж чаддаггүй, зарим нь бол бараг ойлгомжтой ярьж чаддаггүй байсан. Тэд халбаг, сэрээ, хутаг, барьж хоол идэж мэддэггүй байсан болохоор гараараа иддэг амар барбарик. Тэдэнд ийм зүйлсийг ашиглаж үзэх боломж байгаагүй учраас яаж хэрэглэхээ мэддэггүй байсан. Зарим нь бол бүр ариун цэврийн цаас яаж хэрэглэхийг мэддэггүй. За бүр ариун цэврийн цаас гэж юу байдгийг мэддэггүй байсан гэж ярьдаг. За бүр шүд яаж угаах талаар яриад ч хэрэггүй. Тэдэнд бол хамгийн наад захын энгийн ариун цэврийн тухай бол ямар ч ойлголт байгаагүй. Зарим хүүхэд янз бүрийн вирусын халдвартай байсан. Бүгд тураалтай, хоол тэжээлийн дутагдaltaй, олон хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байсан. Зарим хүүхдүүд нь доголж явж исэн бол нэг хүү бол маш хүнд эмчлүүлээгүй хайрст үлддэг байсан. Зарим хүүхэд өөр дээрээ бие засдаг байсан. Гэхдээ энэ нь бол ерөөсөө жоохон хүүхдүүд биш. Бүр том хүүхдүүд өсвөр насныхан хүртэл зүгээр л ингээд өөр дээрээ шээж исэн. Нэгээс бусад бүх хүүхэд бол оюуны хөгжлийн хувьд маш их хоцрогдолтой байсан. 15 настай Бобби гэдэг хүүхэд бол хөгжлийн төвшин, цэцэрлэгийн хүүхдийн төвшөнд байсан гэж тодорхойлогддог. Олон хүүхдэд биеийн хэлбэрийн гаж хөгжил илэрдэг. Тэдний чих доош байрлсан, нүүрний хэлбэр нь тэгш бус байсан гэж тайлбарлсан. Өсвөр насныхан болон насанд хүрэгчид ч гэсэн бодит наснаасаа олон 10 жилээр хөгшин харагдаж байсан. Олон хүүхдийг төрөл бүрийн өвчин эмгийг эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон. Хүүхдүүд асрамжийн гэр бүлүүдэд очсны дараа зарим нь бүр маш төгшөөртэй зан авирыг гаргаж эхэлдэг. Тэдний зарим нь
бэлгийн агуулгатай зүйлс ярьж мөн ийм төрлийн үйлдэл гаргадаг байсан. Энэ нь бол хамгийн бага насны хүүхдүүдэд хүртэл илэрч байсан зан чанар. Фармаас авч явсан хамгийн бага хүүхэд бол 5 настай Синди гэдэг охин байсан. Асрамжийн газар эцэг эх нь өөр дээрээ зохисгүй үйлдэл хийж байхад нь хит хэдэн удаа харсан. Синди тэдэнд ах эгч нар нь өөртөө ингэж хийхийг зааж өгсөн гэж хэлдэг. Өөр нэг хүүхэд асрамжийн аавыгаа зохисгүй байдлаар үнсэх гэж байнга оролдог байсан. Асрамжийн аав нь бити энэ зохисгүй гэж болиулахад бол тэр хүүхэд маш их уурлаж бухимддаг байсан байна. 9 настай Дуэйн болон 12 настай Брайан хоёр 18 настай асрамжийн газар байсан өөр нэг эмэгтэйг хүлж байгаад баригдсан бөгөөд азар илүү аимшигтай зүйл болохоос өмнө тэднийг зогсоосон юм байна. Зарим хүүгүүд бол уйдсандаа фармын амьтдын бэлэг эрхтнийг гимтээдэг байсан гэж асрамжийнхаа эцэг ихэд хүртэл ярьсан байдаг. Хүүхдүүдийг бол нэг айлд хамтд нь байрлуулаагүй хит хитэн өөр асрамжийн гэр бүлүүдэд хувааж өгсөн. Гэхдээ тэд ах дүүстэйгээ уулзах үедээ бол Кейс ажилтнуудын нүдэн дээр ч гэсэн хоорондоо маш зохисгүй авирыг гаргадаг байсан. Тэд үүнийг бол ерөөсөө нуух гэж оролддоггүй. Яагаад тэгэхээр өөрсдийг нь хийж байгаа зүйл буруу гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. 12 настай Брайан 8 настай Кармений өвдөг дээр гараа тавиад дараа нь гоёлоонд гараа явуулах гэж хит хитэн удаа оролддог. Энэ бүхнээс бол мөрдөн шалгагчдад хүүхдүүд маш ноцтой бэлгийн гимтэл хүчирхийллийн орчинд өснө нь улам тодорхой болдог. Эхэндээ хүүхдүүд бол кейс ажилтнууд болон мөрдөн шалгагчдад итгэхэд хэцүү байсан. Тэдний мэддэг бүх амьдрал нь тэр фарм дээр тэр хамаатнууд л байсан учраас тэднийг тэндээс гаргахад бол зарим нь уурлаж маш төрөмгий болдог. Зарим хүүхэд эмч, сэтгэл зүйч нарыг хутгална, хоолойг нь хэрчин, хурууг нь таслана гэж зүрдүүлдэг байсан. Гэхдээ аажмарт хэд зөөлөрч фарм дээр амьдарч байхдаа өөрсдөөс нь хүчээр хийлгэж байсан аимшигтай зүйлийн талаар ярьж эхэлдэг. 7 настай Надя ээж нь бол авуу ахтайгаа майханд өөрийнх нь яг хажууд бэлгийн харилцаанд орж байхыг харсан гэж хэлдэг. Надягийн ээж нь бол Марта, түүний биологийн эцэг нь авуугах Чарли байсан. Олон хүүхэд бол хоорондоо бэлгийн харилцаанд орж байхыг харж байсан гэж хэлдэг. 13 настай Кимберли өөрийн 9 настай дүү Дуэйнд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн. За хажууд нь 8 настай Кармен дүү нь байсан гэж хэлдэг. Зарим охид ах, үеэл, авуугах нартай хүчирхийлүүлэх үедээ модонд үлддэг байсан. Мөн тэднийг модны мөчөр ашиглаж бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэж мэдүүлдэг. Хит хитэн бага насны охид бол сэтгэл зүйч нартай ярилцахтаа гэр бүлийн эрэгтэйчүүд болон хүүгүүдээс зугтахын тулд ойроо гүйж орж нуугдаг байсан гэдэг. Тэдний цорын ганц зорилго нь л хүчирхийлээс хэсэгхэн ч гэсэн холдох байсан. Үндсэндээ бол хүний төсөөлж хийж болох хамгийн гажууд, хамгийн завхарсан бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүдийн ихэнх нь энэ гэр бүлд болж байсан л гэж хэлж болно. Насанд хүрэгчид нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог. Насанд хүрэгчид хүүхдүүдийг хүчирхийлдэг. Хүүхдүүд хүртэл хоорондоо зохисгүй үйлдэл хийдэг. Фарм дээр бол ямар ч хил хязгаар дүрм журм юу ч байгаагүй. Асрамжийн эцэг эхчүүд, мөрдөн шалгагчид, сэтгэл зүйчд болон кейс ажилтнууд эдгээр мэдүүлгийг сонссныхаа дараа ДНХ-гийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Ингээд 2012 оны 9 сард шүүхийн шийдвэрээр фармаас гаргасан 12 хүүхдэд генетикийн шинжилгээ хийдэг. Үр дүн нь бол цочирдом. 12 хүүхдийн 11-ийнх нь шинжилгээ цус ойртолт болсон гэх мэдүүлгүүдийг баталдаг. Зарим хүүхдийн эцэг эх нь хагас ах дүү, үеэлүүд, авууг ах болон зээ зэрэг ойрын төрөл садан байсан. Харин зарим хүүхдийн хувьд бүр төрсэн ах дүү эсвэл эцэг эх хүүхдийн хоорондын харилцаанаас төрсөн нь тогтоодог. Шинжилгээнд хамрагдсан 12 хүүхдээс зөвхөн нэг нь төрөл садан биш эцэг эхээс төрсэн байсан. За тэр нь бол 5 настай Синди гэдэг охин. Синди бол Рондагийн хамгийн бага охин бөгөөд Ронда түүний эцгийг Jerry Phelps гэх хүн байсан гэж мэдүүлдэг. Түүний хэлснээр өөрөө Жимс түүдэг ажил хийж байхдаа Jerryтэй богино хугацааны харилцаатай болсон. Сонирхолтой нь төрөл садан биш эцэг эхээс төрсэн цорын ганц хүүхэд болох Синди бусад хүүхдүүдээс бол эрс ялгаатай байсан. Түүнийг бол насандаа тохирсон ярианы чадвартай, хөгжлийн хувьд харьцангуй хэвийн, суралцах хөгжлийн бэрхшээлгүй байсан гэж тодорхойлдог. Бусад насанд хүрсэн гишүүдэд бол ДНХ-гийн шинжилгээ хийсэн хэсэг нь тодорхойгүй байдаг. Ихэнх мэдээлэлэр бол зөвхөн фармаас гаргасан насанд хүрээгүй хүүхдүүдэд шинжилгээнд хамрагдсан л гэдэг. Тиймээс 12 хүүхдийн 11 нь гэдэг тоо бол бодит нөхцөл байдлыг бүрэн харуулж чадахгүй. Үүндээ цус ойртолтын тохиолдол бол үүнээс хавьгүй олон за бүгдээрээ л хоорондоо цус ойрцсон байх нь тодорхой.
Тим Колт гэхэд л ганцаараа өөрийн охид болон аж охидоос дор хаяж 18 хүүхэдтэй болсон гэж үздэг. Харамсалтай нь энэ бүхэн ил болохоос өмнө Тим нас барсан байсан. Тэрээр ямар ч ял шийтгэл хүлээж амжилгүй олон нийтийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр хорвоог орхисон. Гэхдээ энэ бүх аимшигт үйл явдлын эхлэл нь Тим байсан. Тэр бол энэ цус ойртолтод суурилсан хаалттай бүлгийн анхны удирдагч. Энэ гэр бүлийн удам судрыг хүн бүрээр нь тайлбарлавал маш хурдан ойлгомжгүй болж эхэлдэг. Оролцсон хүмүүсийн тоо хэтэрхий олон байсан учраас мөрдөн шалгагчид хүртэл бүх холбоог бүрэн тогтоож чадсан хэсэг нь эргэлзээтэй байдаг. Бийцэн та нартай энэ хэрийг ярихдаа аль болох цөөхөн кейсүүдийг нь ярьж өгч байгаа. Яа тэгэхээр энэ тэгсэн тэрэн тэгсэн гэхээр сүүлдээ аль нь юу блээгээд аюу ойлгомжгүй болж эхэлсэн. Тэгэхээр та нарыгаа эргэлзүүлэхгүй тул аль болох багсаж ярьж өгч байгаа шүү. За энэ хэрэгтэй холбоотой дор хаяж нэг эмгэнэлт үхэл бүтгэгдсэн байдаг. 2012 онд хэрэг олон нийтэд ил болохын өмнөхөн Сайлын нэртэй 2 сартай охин ховор генетикийн өвчний улмаас нас бардаг. Сайлигийн ээж Тами Колт нь Бэри Колтын 2 дахь охин байсан бөгөөд Тамигийн эцэг нь түүний авгаах эсвэл өвөө Тим хоёрын аль нэг нь байсан бах магадлал өндөр гэж үздэг. Тами өөрийн төрсөн ах дээрэгтэй 3 хүүхэдтэй болсон бөгөөд тэдний хамгийн бага хүүхэд нь Сайли байсан. За энэ Сайлийн охинд бол Zellweger синдромгийн ховор генетикийн эмгээг онцлогдсон. Энэ өвчин нь тарих, элэг, бөөр болон бусад олон эртэнд нөлөөлдөг ихэнх тохиолдолд амь насанд аюултай байдаг. За энэ эмгэг илэрхийн тулд эцэг эх хоёр нь хоёулаа ижил мутацтай генийг тээгч байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Тами болон дээрэг хоёр хоёулаа ижил гэмтэлтэй генийг агуулж байсан болохоор тэр генийг хоёулаа Сайли дамжуулсан болохоор энэ өвчин илэрсэн байна. Тэдний бусад 2 хүүхэд бол Zellweger синдромтой төрөөгүй ч гэсэн тухайн гэмтэлтэй генийг тээгч байх магадaltaй юм байна. Ерөнхийдөө ийм төрлийн өвчин бол цус ойртолтой гэр бүлүүдэд илрэх магадлал хамгийн өндөр байдаг. Яагаад тэгэхээр мэдээж төрөл садан хүмүүс ижил мутацтай генийг хуваалцах магадлал нь өндөр байдаг. Тэд хоорондоо хүүхэдтэй болох үед тэр генүүд нэг дор давхцах эрсдэл нэмэгдэг гэсэн үг. Colt family-гийн хувьд бол цус ойртолт олон үеэрээ үргэлжилсэн учраас ижил гэмтэлтэй генүүд гэр бүлийн олон гишүүдийн дунд тархсан. Улмаар тэд хоорондоо хүүхэдтэй болсоор байсан нь дараагийн үеийн хүүхдүүдэд төрөл бүрийн генетикийн эмгэг үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлсэн. Цус ойртолтой холбоотой байж болзошгүй өөрний хүүхдийн нас баралтаж гэсэн бүртгэгдсэн байдаг ч гэсэн яг ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй үлдсэн. Мартагийн Дона нэртэй охин ердөө 2-7 хоногтоо нас барсан. Ийм хэмжээний хүчирхийлэл бэлгийн гэмт хэрэг ил болсон болохоор хатуу ял оноогдсон байхаа гэж олон хүн бодож байсан. Гэхдээ бодит байдал огт өөр. Насанд хүрэгчдийн ихэнх нь бараг ямар ч ял шийтгэл аваагүй. Хүүхдүүдийг бүх ээжүүдээс нь салгаж 18 нас хүртлээр ээжүүдтэйгээ ямар ч холбоо барихыг нь хориглосон. Шүүхийн үзнээр бол хүүхдүүдийг дахин ээжүүдийн асрамжинд буцаах нь хэтэрхий өндөр эрсдэлтэй гэж үзсэн. Яагаад тэгэхээр ээжүүдийн хинэнч гэр бүлдээ нэг ч удаа цус ойртолт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Шүүхийн логик бол маш энгийн байсан. Хэрвээ болсон зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол яаж өөрчлөгдөж хүүхдүүдэд аюулгүй орчин бүрдүүлэх вэ? Гэхдээ Бэри, Ронда, Марта, Ринер бүгдээрээ өөр тайлбар хэлдэг. Тэд шүүхэд мэдүүлэхдээ хүүхэд бүрийн эцэг нь гэр бүлийн гаднах хүмүүс байсан гэж хэлдэг. Тэдгээр ирчүүдийн талаар хүртэл нэр ус түүх зохиож ярьдаг гэсэн. Шүүгч тэдэнд ДНХ-гийн шинжилгээгээр энэ бүхэн худал болох нь нотлогдсон гэдгийг тайлбарсан ч тэд эсэргүүцээр л байсан. Шинжилгээнд хамрагдсан 12 хүүхдийн 11 нь хоорондоо төрөл садан эцэг эхээс төрсөн гэдг нь тогтоогдсон. Гэхдээ эдгээр ээжүүд бол өөрсдийн үгнээсээ огт буцаагүй шүүх яагаад ДНХ-гийн нотлогооноос илүү тэдний үгэнд итгэхгүй байгааг ойлгохгүй байсан гэж ярьдаг. Ингээд хүүхдүүд бол асрамжийн гэр бүлүүдэд амьдарч эхлэхэд Бэри бол ерөөсөө бууж өгөөгүй. Тэр өөрийн 15 настай хүү Бобби болон 14 настай хүү Биллийг асрамжийн гэр бүлээс нь хулгайлахаар төлөвлөдөг. Шүүхийн шийдвэрийг үл харгалзан Бэри хөвгүүдээ нууцаар гар утас өгсөн. Ингээд тэдэнтэй холбоотой хийвэрэ байсан. Хөвгүүд утсаа гялгар утанд хийгээд асрамжийн газрын ойролцоох буланд нуучдаг байсан бөгөөд боломж гарах бүрт ээж рүүгээ залгаж мессеж бичдэг байсан. Тухайн үед цагдаа нар хүчирхийлэл болон цус ойртолтын асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байсан болохоор Бэригийн утсыг
чагнаж байсан юм байна. Ингээд тэд Барри болон хөвгүүдийн хоорондын яриаг сонсож эхэлдэг. За ярианууд бол улмал айгамшигтай болж эхэлдэг. Барри өөрийн хүү Боббид хит хитэн удаа бэлгийн өнгө аястай зүйл хийлж байсан. Тэрээр хүүдээ чиний өстө дуу ямар тачаангуй сонсогдож байна гэж хэлдэг. Чи үнэхээр царайлаг, чамтай дахиж уулзахыг тэсэн ядаж хүлээж байна гэсэн гих мэд үгсийг байн хэлдэг байсан. Эдгээр яриа ялангуяа Барригийн талаас бол их тийм сэтгэнсэн шинжтэй байсан гэж мөрдөгчд дүгнэдэг. Хамгийн аимшигтай нь Бобби бол тухайн үедээ дөнгөж 15 настай хүүхэд байсан. Цагдаа нар зөвхөн энэ яриаг биш бас хүүхдүүдийг хулгайлах төлөвлөгөөг нь ч гэсэн сонссон. Барри хөвгүүдээ авч зугатаад Австралийн хойд бүс рүү очно гэж ярьдаг. Түүний төлөвлөгөө бол New South Wales-ийн эрх баригчдын хяналтнаас гарч бүгдээрээ жимс түүдэг ажил хийж амьдрах байсан юм байна. Цагдаа нар төлөвлөгөө хэрэгжихээс өмнө Барриг баривчилдаг. Эцэст нь тэрээр 12 сарын хорих ял авсан. Энэ хэргийн хүрээнд бодтой хорих ял авсан өөр нэг хүн бол Барригийн ах Родри байсан. Түүнийг өөрийн зээ охин Патраг хүчирхийлсэн хэрэгт буруутгадаг. Мөрдөн шалгалтын үеэр Патра мэдүүлэхдээ ээж Барритэйгээ маргалцсны дараа гэрээсээ гараад зам дахан алхаж явсан. Тэр үед Родри ачааны машинаараа ирж түүнийг хүчээр машиндаа суулгаж авч явсан. Дараа нь Патраг хүчирхийлж дуусныхаа дараа зам дээр буулгаад доромжилсан үг хэлээд орхиж явсан. За тухайн үед Патра охин бол 17 настай байсан. Родри буруутай тогтоогдож 4 жилийн хорих ял авсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 8 насанд хүрсэн хүний эсрэг 80 эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Яллах зүйл ангид, цус ойртолт, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг садар самун үйлдэл, худал мэдүүлэг зэрэг багтаж байсан. Гэхдээ ямар шалтгаанаар гэдг нь тодорхойгүй ч гэсэн эдгээр хэрэгүүдийн ихэнх нь эцэстээ хэрэгсэхгүй болсон. Чарли гэтэл ганцаараа 80 хэрэгээс 27-д нь холбогдож байсан бөгөөд хамгийн ноцтой хэрэгтнүүдийн нэг гэж үзэгдэж байсан. Гэхдээ эцэстээ түүний эсрэг зөвхөн 10-аас доош насны хүүхэд хүчирхийлсэн 2 хэрэг үлдсэн. Чарли буруугүй гэж мэдүүлж хэрэг бол шүүхэд шилждэг. Шүүх хурал дээр хохирогч охины асрамжийн ээж гэрчээр оролцож охиныг анх гэртээ авч ирэх үеийн аимшигтай нөхцөл байдлын талаар ярьдаг. Тэрээр охины амссан хүчирхийллийн тухай дурсахтаа шүүх тахимд хүртэл уйлж байсан. Гэтэл шүүхээс эцэст нь Чарлиг буруугүй гэж дүгнсэн. Шүүгч охины өмнөх мэдүүлгүүдэд зөрчил байсныг үндэслэн түүнийг цагаатгсан. Харин гэр бүлийн эмэгтэйчүүдийн зарим нь хүүхдүүдийн эцгийн талаар удаа худал мэдүүлсэн учраас худал мэдүүлгийн хэрэгт буруутгагдан 1-2 жилийн хорих ялыг авсан. Өнөөдөр тэр хүүхдүүдийн амьдрал ямар болсон талаар мэдээлэл маш бага байдаг. Тэдний нэр, хувийн мэдээллийг нууцлсан учраас олон нийт бараг юу ч мэддэггүй. За одоо бол энэ хүүхдүүдийн ихэнх нь насанд хүрсэн том хүмүүс болсон. Харамсалтай нь энэ хүмүүсийн зарим нь Барри болон гэр бүлийн бусад эмэгтэйчүүдтэй дахин холбоо тогтоосон гэх мэдээлэл байдаг. Энэ хэрийг судалдаг хүмүүс бол интернетээр гэр бүлийн удам судрыг эвлүүлэх, оролцогчдын бодит нэрийг тогтоох гэж олон жил оролцсон. Үүний үр дүнд Барри Колтын жинхэнэ нэр зэрэг зарим мэдээлэл олон нийтэд ил болсон байдаг. Мөн хүмүүс түүний сошиал хаягуудыг олж үзэхэд дагдаг хүмүүсийнх нь бараг бүгд энэ гэр бүлийн гишүүд байсан гэдэг. Өөрөөр хэлбэл олон жилийн дараа ч гэсэн тэд хоорондоо холбоотой хിവэрэ байсан. Бүр Барри нэг удаа хоёр хамаатантайгаа хамт авахулсан зураг нийтлээд доор нь Love Makes a Family буюу гэр бүл хайраар бүтдэгэ гэсэн утгатай зүйлийг бичсэн байдаг. Энэ хэргийн бүх түүхийг мэддэг хүмүүсийн хувьд бол тэр өгүүлбэр бол бүр жихүүц хүрмээр сонсогддог. Энэ хэргийн хүүхдүүд шаардлагатай тусламжаа авч аюулгүй орчинд өсөж чадсан байх гэж найдах л үлдэж байна. Мөн зөвхөн хүүхдүүд биш, насанд хүрсэн хүмүүс ч гэсэн мэргэжлийн тусламж авсан байгаасаа гэж үсэх явдал. За хувьдаа бол би энэ хэрэгт оролцсон насанд хүрэгчид илүү хатуу ял авах ёстой байсан гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр тийм зүйл болоогүй. За нөгөө талаасаа энэ гэр бүлийн насанд хүрсэн хүмүүс өөрсдөө ч гэсэн анханасаа хохирогчд байсан гэдгийг бол үгүйсэхийн арга байхгүй. Тэд бүгд тимийн бий болгосон орчинд өссөн, бүгд хүчирхийлэл, цус ойртолтын золиос. Тэдний харсан зүйлс, туулсан зүйлсийг бол ямар ч хүүхэд амсах ёсгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт хэн нэгэн бол энэ мөчлөгийг зогсоох ёстой байсан. Харин тэд эсэргээрээ тэр тогтолцоог үргэлжлүүлсэн. Тийм наст барсны дараа ч гэсэн хүчирхийлэл зогсоогүй, харин дараагийн үеилүү шилжсэн. Тиймээс энэ хэргийн хамгийн хэцүү асуулт нь магадгүй дараах асуулт байх. Тэд зөвхөн хохирогчд байсан уу, эсвэл хохирогч байснаасаа гадна
өөрсдөө ч бас гэмт хэрэг үйлдэгч болсон уу? Мэдээж тарих угаалтанд өртсөн нь үнэн. Тэд багаасаа хүчирхийлэл донд өссөн нь үнэн. Гэхдээ нөгөө талаараа тэд хүүхдүүдэд бол үннээ битгий хэлээ гэж зааж исэн. Хүүхдүүдийн эцгийн талаар худлаа ярьж байсан, болж байгаа зүйл буруу гэдгийг мэдэж байсан учраас бүгдийг нууцлахыг оролдож байсан юм шиг надад санагдсан. Нэг талаасаа тэд өөрсдөө аимшигтай орчны золиос болсон хүмүүс, нөгөө талаасаа тэд өөрсдийн хүүхдүүдийг яг тэр там руу түлхсэн хүмүүс. Ингээд эцсийн шүлтийг та нартай өвлдөө. Өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.